Хэмжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд маань аж ахуйн нэгж байгууллагын хэмжилтийн үйл ажиллагааны чадварыг өндөр болон хэмжих хэрэгслийн загварын туршилтанд хамруулсан хоёр үйлчлэгийг цахимаар боломжтой болж ирсэн. За, эмийн метрологи эцэг насан цоггүй үзэг эмийн хаяг тандаад хэмжих үйлчлэгээ, хэмжил зүйн үйлчлэгээ зэсийг сонгоход аж ахуйн нэгж байгууллагын хэмжилтийн үйл ажиллагааны чадварыг бөлөх болон хэмжих хэрэгслийн загварын туршилтанд хамруулах гэсэн хоёр төрлийн үйлчлэгээ байх бөгөөд тус үйлчлэгээнүүдээс хэмжил зүйн үйл ажиллагааны чадварыг анхдагчаар хөндлөлөгч нь үү, давтан нь үү, хамт бүрэн өөрчлөх үү гэдгээс хамааран тухайн үйлчлэгээнийхээ төрлийг сонгоод үйлчлэгээний танилцуулга хэсэг дээр байгаа мэдээлэл болон үйлчлэгээ авах процесс дарааллын талаар тус үйлчлэгийг авахд ямар стандартыг дагаж мөрдөх үү, ямар баримт бичгийг бүрдүүлэх үү гэсэн баримтын жагсаалтаас мэдээллийг харж танилцсны дараа үйл хэрэгцээ чиглэлээр буюу хэмжил зүйн үйл ажиллагааны чадварыг хөндлөхөд бүрдүүлэх баримт бичгийн шаардлага стандарттай мөн танилцж байна. Үүний дараагаар төлбөрийн мэдээлэлтэй бүрэн танилцсныхаа дараагаар үйлчлэгээ авах болон системд нэвтрэх гэсэн төвчний хүслэмжтэй системд нэвтэрч иргэний танил нэвтрүүлэлтийн системээр иргэнээр нэвтрээд байгууллагаар болвол байгууллагаар нэвтэрч үйлчлэгийг авах боломжтой болно. Хэрвээ та иргэнээр нэвтэрсэн тохиолдолд иргэнээр нэвтэрч орсны дараагаар тухайн үйлчлэгээ сонгоод үйлчлэгээ авах хэсэгтээ очиход билетийн нэрийн өмнөөс үйлчлэгийг авах хэсгийг заавал чиглэж үзэж байгууллагын мэдээллийг шалгаж оруулах боломжтой болж ирнэ. Аж ахуйн нэгж байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааны чадварыг анхдагчаар хөндлөж байгаа тухайн байгууллага маань хүсэл гаргагчийн ерөнхий мэдээлэл болон хүсэл гаргагчийн нотлох баримтууд, бусад бүрдүүлэх баримт бичиг болон үйл ажиллагаагаа явуулахад бүрдлийн мэдээлэл тухайн сургуулийн хосолтуудыг бүгдж илгээснээр таны хүсэлт илгээгдэх болно. Аж ахуйн нэгж байгууллагынхаа хэмжил зүйн үйл ажиллагааны чадварыг хөндлүүлэхээр анхдагчаар нэвтэрсэн хэрэглэгч маань хүсэл гаргагчийн мэдээлэл хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлчлэгээ авах хэсгийг чеклэж байгууллагын регистрийн дугаарыг оруулан хаях тавчид дарснаар урс системээс байгууллагын ерөнхий мэдээлэл татагдан орох бөгөөд байгууллагын суурь утасны дугаар болон цахим хаяг утасны дугаар гэсэн хэсгүүдийн мэдээллийг бүртгэн өргөжлүүлэх тавчид дарснаар хүсэл гаргагчийн баримтууд хэсэгчлэж бөгөөд шүүхийн шийдвэрийн ерөнхий газрат үр төлбөртэй хэсгийг тодорхойлох болон татвар буй ерхий газар үр төлбөртэй хэсэг тодорхойлтыг системээс шалгаж хадгалсны дараагаар үргэлжлүүлэх үн тавчид гаргахад бүрдүүлэх баримт хэсэг дутагдах бохоод энэ хэсэгт хүсэлт авах гэж байгаа алтан бичгийг авсаргана. Мөн байгууллагын гэрчлэгээний хуулбар болон байгууллагын тавж танилцуулга, хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагааны заавар болон хэмжил зүйн үйл ажиллагааны чадвар болон сэлбэр хэрэгслээр хангаж ажилласан тухай мэдээллийн тодорхойлолт хэрэглэгчийн санал гомдол маргаан шийдвэрлэгч урмыг авсаргаж өгөх шаардлагатай байгаа. Үргэлжлүүлэх дараагаад хүсэл гаргахаараа бүрүүдэл гаргаж байгаа хэмжил зүйн үйл ажиллагааныхаа төрлийг сонгож оруулж өгөх байгаа. Импортлох уу, засварлах уу, сувирлуулах уу гэд магадгүй импортлохоор биш зөвхөн засварлах, сувирлуулахаар авах боломжтой. Үйлчлэгээний маань анхдагч төрөл учраас бид нар анх сонгохдоо үйлчлэгээгээ анхдагчаар сонгосон учраас энэ хэсэг маань засварлах боломжгүй гаргаж ирж байгаа. Тэгээ хэмжлийнхаа төрлийг сонгож өгөөд үргэлжлүүлэх тавчид ороход өвдлийн авсралтууд буюу хэмжил зүйн үйл ажиллагааны хамраг бүрээний дагуу ямар хэмжих хэрэгслээр хүний хэмжлэр ямар хэмжих хэрэгслийг импортлох сувирлуулахаар авах гэж байгаа гэдэг мэдээлэлээр бүртгүүлж оруулж өгөх шаардлагатай байгаа. Зөвшөөрлөгдсөн хэмжээ. Эндээсээ зөвхөн энэ хэмжээ худалдааны жингээ бид нар зөвхөн импортлохоор эсвэл засварлахаар сувирлуулахаар авч болох бөгөөд ямар төрлийн хэмжээ хэрэгслийг ингэж авах гэж байгаагаа
үйл ажиллагааны хамрах бүрэг хэсэгтээ сайн тодорхойлох хэрэгтэй. За хэмжилт үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны ажлын байрны хангамж тодорхойлолт хэсэгт за тухайн ажлын байрныхаа загвар зургийг авсрал шаардлагатай мэдээллүүдийг болж өгөөд хадгалж өгснөөр мөр маань нэмэгдэн за магадгүй энэ мөрөө засварлах шаардлагатай бол мөр дээрээ дарж агаад засварлаад хадгалаад өгчих боломжтой байгаа. За үүний дараагаар хэмжилт үйл ажиллагаа явуулахад ашиглагдах хятадын төхөөрөмж хэрэг байгаа бол тухайн төхөөрөмжийн мэдээллийг оруулж өгнө. За хэмжилт үйл ажиллагаа явуулахад ашиглагдаж байгаа том төхөөрөмж хангамжийнхаа тодорхойлолтыг бүрчлээ ингээд нэмээд оруулах боломжтой байгаа. За хэмжилт үйл ажиллагаа явуулж байгаа түүнтэй холбоотой дүрм журм стандарт техникийн баримт бичгүүдийг энд дээр оруулж өгнө. За ингээд хандгалж өгнө. За мөн шаардлагатай бол устгах боломжтой. За тухайн хэмжилт үйл ажиллагааны чадхыг хөгжүүлэхэд манай хүний нөөцөө давхар оруулж өгөх шаардлагатай. За тухайн хүний нөөцийнхаа овг нэрийг оруулж өгнө. Албан тушаалыг хэмжилсэн чиглэлээр ажилласан жил болон одоогийн албан тушаалтайгаа ажиллаж байгаа жилийг за эндээс тухайн мэргэжилтнийхаа регистрийн дугаараар за их дээд сургуульд төгссөн мэдээллийг бүр системээс татаж авлаа холбогдох баримт бичгийг нь дипломын хуулбар гэж юмуудыг авсаргаад хадгалаад өгөх боломжтой. За ингээд C-гээс эхлээд D, E, F, G, H гэсэн хавсралтуудыг бүрэн бүлж өгсөн гэж үзэх юм бол илгээх төвчнээр дарахад за хэмжээ хэрэгслийг үйлдвэрлэх хямралах болон суйрлуулах, засварлах, үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж байгууллагын чадхыг нөлөөлөх ерөнхий шаардлага болон MNS 6358/2023 гэсэн стандартыг хангасан болон төлбөрийн хэмжээтэй танилцсан эсхийг танаас асууж тодорхойлоод хэрвээ танилцсан гэх юм бол илгээх төвчдөг чинь илгээх төвчийг дарснаар энэхүү хэмжилсэн үйл ажиллагааныхаа чадхыг анхдагчаар нөлөөлөх жаа өсөлт маань илгээхдэх болно. За ингээ илгээх дарж өгснөөр таны хүсэл гаргасан чагсаалт руу очих бөгөөд үйлчилгээний дугаараа системээс олгоно. За тэгээд таны хүсэлтийн төлөв илгээсэн төлөвтэй болж ирнэ. Хэмжилсэн үйлчилгээний хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллагууд маань системдээ нэвтэрч орсны дараагаар за миний хүсэлтүүд гэсэн хэсгийг дуудахад хүсэл гаргасан чагсаалтад дуудах бөгөөд энэ хэсгээс өөрийн илгээсэн хүсэлтийн явцыг харж хянах боломжтой байгаа. За жишээлбэл шийдвэр хэсгийг харах юм бол би хүсэлтээ илгээгээд миний хүсэлтэд буцаасны дараа би дахин илгээсэн төлөвтэй байгаа бөгөөд за магадгүй эндээс хинж байгаа тохиолдолд төлбөрийн мэдээлэл ирсэн байх юм бол төлбөрийн мэдээлэл ирсэн гэсэн төлөвийг аваад төлбөрийн мэдээлэлээс төлбөр төлөх өмнө болон тайлбартаа төлбөр төлөх гэсэн товч гарч ирж идэвхжих боломжтой байгаа. За магадгүй таны аж ахуйн нэгж байгууллагын хэмжилт үйл ажиллагааны чадхыг үнэлээд ажлын хэсгийн дүгнэлт гарсан байх юм бол дүгнэлт хэсэг дээр тухайн дүгнэлт дээр тэнцсэн хэсэг дүгнэлтийн агуулга болон аль хэмжилт үйл ажиллагааны төрлөөр хэмжлэлийн төрлөл нь ямар төрлөөр ингээд тэнцсэн хэсгийг мэдээллийг эндээс мөн харах боломжтой. За зөвлөлөөр тухайн дүгнэлт дээр гарсан хэрэгслүүд маань үйл ажиллагааны чиглэл маань тодорхойлох юм бол за зөвлөх хурлаас яв шийдвэр эслэгдээд гарсан хэсгийг мөн энэ хэсгээсээ давхар хэмжих боломжтой байгаа.